Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр нийслэл үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л байгууллага худалдаа үйлчилгээний төвүүдийн ариун цэврийн өрөөний үйлчилгээг энэ сарын 1-ээс эхлэн үн төлбөргүй болгожээ. За ер нь бол их энгийнээр ойлгоход томоохон үйлчилгээний төв тийм. Одоо юу гэдэг хороолт байдаг нөгөө нэгдсэн олон дэлгүүрүүд мөн одоо нэг кино үйлчилгээний газрууд мөн Монгол үйл ажиллагаа явуулж байгаа бүх одоо захууд тийм эднэр орж байгаа. Хэдийгээр журам хэрэгжээд 1 сарын хугацаа өнгөрч байгаа ш томоохон худалдааны төв зарим байгууллагууд ариун цэврийн өрөөний үйлчилгээг төлбөртөө үзүүлсэг хэвээр байгаамаа. Журам маань юу 2 сарын 1-ээс мөрдөж гисэн бодож одоо манай байгууллагууд маань энийг хэрэгжил нь одоо биелүүлэхгүй байна. Тэгээд одоо энэ дээр хяналт тавих байгууллагууд маань ч бас ажиллахгүй байх шиг байна. Тэгэхээр бид одоо хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар одоо энэ ажиллагаа эхэлж байгаа. Харин тухайн байгууллага 0 өрөө худалдаж авсан болон түрээсэлсэн иргэд учирсан хохирол олон нөхөн төлбөрийг тухайн байгууллагаасаа буцаах хэрэгтэй юм байна. Нарантуул Сандей бөмбөргөө томоохон худалдааны төвүүдийн 0 удаа өндөр үнээр зарцсан байдаг ш хүмүүст. Тэр тохиолдлыг яаж энэ бол тухайн байгууллагын өөрсдийн дотоод асуудал. Бид бол тавьдаг шаардлага тавина.